За сайн байцгаана уу. За энэ цалин хөлс нэмэгтэй холбоотой 9 сарын 29-нд бид нар өргөдлийн байнгын хороогоор ярьсан. Өргөдлийн байнгын хороо дээр ярьсан асуудал нь бол бид нар яг одоо өргөдлөөс буюу номин гэдэг иргэнээс цалин нэмэх асуудал байсан. Цалин нэмэх асуудал дээр одоо цалин нэмэх одоо жишээлбэл боломж бололцоо нь юу вэ? Ямар бодлого явж байгаа вэ? Ялангуяа эм чимлэгийн ажилчдын дунд те үндсэн цалин хэд вэ? Голч нь хэд юм бэ гэж асуусан тийм ээ. За тэр голч дээр би хариултаа амаар байгаа. Дээрэс нь би юу гэж хэлсэн бэ гэхээр энэ одоо цалин нэмэгдэхгүйтэй холбоотой эм чимлэгийн ажилчдын нөгөө яаралтай burn out эффект байна. Ажлаа хаях асуудлууд гараад байна. Энээс болоод ажилчид гарч ирээд суул яах вэ гэдэг асуулт ярьсан тийм ээ. За энээс олж нилээж дайралтанд хүрсэн тийм үү занал хийлд. За тэгээд ярилцсны дараа яг 7 хоногийн дараа эмчнэр гадагшаа гараад салбай дээр гарч ирээ суусан. Тухайн үед 9 сарын 30-нд цалин огт нэмэх боломжгүй энэ бооцсон төсөв гэж хариулж яснаа. Эмчнэр гарч ир заавал сууж ээж ажил хаялт зарлана гэдэг дээрээ тулж ээж 10% нэмэх боломжтой гэдгийг миний одоо тэр маргаашнаас нэхлээ шууд цайд ярьсан. За тэрний дараа 7 хоногийн дараа болохоор энэ нь 10-аас 15% нэмэх боломжтой гэж ярьсан. За тэгэхээр эхлээд цалин нэмэх боломжгүй гэж ярьж ирсэн үндсэл чи юу байсан бэ? 10% нэмнэ гэсэн тооцоол чи юу байсан бэ? 15% гэсэн тооцоол судалгаа чинь юу байсан бэ? Энийхээ үндслэл тооцоог тус бүрт нь хэлж өгнө үү? Нэгдүгээрт. Хоёрдугаарт 10-аас 15% нэмж байгаа тохиолдолд асрагчийн цалин хэд болох юм? Сувилагчийн хэд болох юм? Эм чимлэгийн ажилчдын хэд болох вэ? Үндсэн цалин гэсэн утгаар тийм ээ. Түүнээс биш нөгөө тулаа хийж байгаа ч юм уу 10 жил ажилласан хүмүүс ч юм уу одоо тийм эм чимлэгийн ажилчдын зөвхөн цалингаар нь ярмааргүй наа зөмөр. За ер нь эцээцэд би яанаас бодлого л асуугаад идэв. Одоо энэ хүний нөөц буюу энэ эрүүл мэндийн тогтолцооны 6 блокийн нэг чинь энэ хүний нөөц нь өөрөө тэдний цалин хөлс бүтээмж яг энэ дээр ямар бодлого барьж ажиллаж байгаа юм бэ? Тэ? Энэ цалингийн хөлсний сүлжээн дээр бодлогын өөрчлөлт орж ирэх үү? Мэдлэг ур чадвар мэрэгжлийн эрсдэлд суурилсан цалин хөлс рүү энэ шилжих тогтолцоогоо бодлогоо яаж бодож байгаа юм бэ гэдэг асуудлыг асуугаад байгаа. Ялангуяа энэ 3-аас 5 жилийн хугацаанд одоо иргэн одоо бүсийн ойролцоогоо юу гэдэг бусад улс орныхтай манай эм чимлэгийн ажилчдын цалин мөнгө нь хэдээс хэдэн хувь дээр очиод өгөх юм бэ гэдэг асуудал дээр эхлээд хариулт авчаа. За чин бүрэн сайд хариулт өгье. Түрүү сайн зураг гишүүний асуусан асуултанд 5 номер нэмэд хариулж байна. Сангийн аймаг Санжааныг хэлээд багш үзсэн шүү дээ. Бас аймагуд болцоогоо ашиглаж байгаа гэдэг. За чин бүрэн сайд юм хөрөнгө. Болцооноос энэ үсрэг гаргаж ир. Тэрийг нэг бүс аймагуд хэлсэн хэлээ. За төсөв өргөн барих үед бол одоо засгийн газраас бүхэл одоо нөөц боломжоод ажиллаад орлогуудаа, зарлагуудаа тооцоод тэгээд одоо энэ төсвийн урсгал зардал дотоодын нийт бүтээгдэхүүний 24% хүргээд за ингээд ямар ч байсан бид одоо 26 ондоо эрүүл мэндийн даатгалын сан өмнөх жилээс одоо 1 төгрөгч нэмэгдээгүй. Гэхдээ бид 25 оныг бодвол 26 онд 316 тэрбум төгрөгийн даатгалын өнгөрсөн оныхоо өрийг дарахгүйгээр явхад бол бид нэг 10% нэмчихнэ гэсэн ийм тооцоол над байсан. Тэрийг би танд хэлсэн. Тийм учраас бид одоо 25 оноо өргүүд авах энэ дуусаагүй байгаа учраас бид энэ санхүүгийн сахилга баттай илүү зардал гаргахгүйгээр яг л одоо шаардлагатай тусламж үйлчилгээндээ зөв зохицуулалтаа хийгээд явж чадвал өнгөрсөн оных шиг 400 хэдэн тэрбум төгрөгийн өнгөрсөн оныхаа өрийг дарахгүйгээр явъя л гэсэн ийм зорилго. Тэр дотроос хянаж чадах юм бол бид одоо цалин нэмэх боломжтой гэдэг. За дараа нь бол одоо эрүүл мэндийн ажилчид үйлдвэрчний эвлэл за багш нар ясантай холбоотой ерөнхий сайттай уулзалт хийсэн. Ерөнхий сайттай уулзалт хийгээд ерөнхий сайд ямар ч байсан одоо энэ хоёр салбараа дэмжийе. Засгийн газарт энээс одоо бусад урсгал зардлаас 10%-ийг танаж цалин хөлсөө нэмэх чиглэлээр анхаараач гэдэг тооцооллыг хийгээч гэсэн үүрэг өгөөд за энэ үүргийнхаа хүрээнд бас одоо төсвийн байнгын хороо, эдийн засгийн байнгын хороо, за дээрс нь зарлагын дэд хороо энтертэй бол уулзаж бид бас ярилцаад за ямар ч байсан нэг 830 тэрбум төгрөг багш, эмнэлгийн ажилчид, ахмад наснуудын цалин тэтгэврийг нэмэхэд зарцуулъя гэдэг тооцоол гараад 181 тэрбум төгрөг эрүүл мэндийн салбарт үндсэн цалин шүү. Үндсэн цалин. За тухайлбал таны асууж байгаагаар бол одоо 2M1 зэрэглэлийн усуд одоо
нэг ангиллд байгаа ажилчид үндсэн цалин бол сая 166 мянган төгрөг байгаа. Энэ 15%-аар нэмэгдэнэ. Дагаад ажилласан жил дээрэс нь одоо хортой нөхцөл хаана ажиллаж байгаасаа хамаарат нэмэгдлүүд нь үндсэн цалингаас уялдаад явхлаар ойролцоогоор нэг 200-аас 400, зарим тохиолдолд бүр 800 мянган төгрөг хүртэл нэмэгдэх юм боломж байна. За энэ тооцоолуудыг ингээд тооны машин дээр хийгээд үзэх юм бол сая 400-аас сая 500 мянга болох нэ гэж харагдаж байна. Яг таны асуусан төв нэг ангиллыг би сая хэлсэн шүү, зэрэглэлийг хэлсэн шүү. За ийм байна. Ер нь бол бид гүйцэтгэлийн санхүүжилт гэдэг маань зөвхөн гүйцэтгээ зогсохгүй үр дүнд тулгуурласан гүйцэтгэл байх ёстой. Энэ утгаараа энэ одоо өртгийн жинг дарж байгаа хэд хэдэн чухал зүйл байгаа. Тухайлах юм бол одоо эмийн өртөг. За нөгөө эмийн үнийг одоо төлбөрийн төлөхгүйгээр бүтэн жил үргэлжилдэг учраас эм хангаанд нийлүүлдэг байгууллагууд бүтэн жилээр тооцож бүр хүүгээ хүртэл бодож эмийн үн нэмэгдээд байна. За тийм учраас энэ эмийг үнийг буулгах чиглэлд одоо дөрвтэй төлбөрийн тооцоог тухайн бүрд нь хийж чаддаг байх явдал. За дээрэс нь одоо эмнэлгийн менежерүүдийн ажил бас одоо их тийм зөв зохион байгуулалттай байх нь чухал юм аа гэждэг. Энэ сахилга батыг бид бас яриад байгаа. За хоёр дахь эмнэлгийн хэрэгсэл бас их үнэтэй. Хэрэгслийн одоо үнийг бас бодит болгох. За жишээлх юм бол бид одоо баримт систем дээр эмийн жорыг ил тод эмийн үнийг ил тод болгоод эмийн сангуудаар үн ямар байгааг харуулж чадсанараа өнгөрсөн 14 хоногт аптекуудаар зарагдж байгаа эмийн үн 4%-аар багассан байна. Нэг ёсондоо иргэн таны хяналт тогтоогдохлоор эмийн сангууд ижил За гам 6 номер микрофон өгье. За сангийн ам санжаадарч за сайн зориг гişний асуултанд хариулъя. За 2026 оны төсөвт бол нийтдээ 7 аймаг болол улсын төсөвт төлрүүлэхээр буюу одоо олж байгаа орлого нь бол зарлагаасаа бол давж гарсан байдлаар бол байгаа. Эдгээр аймагуудын хувьд бол энэ орон нутгийн нэмэгдлийг бол одоо тогтоож өгсөн хэмжээс бол одоо нэмэгдүүлэх боломж бол гарч ирж байгаа. За ер нь бол сангийн амны хувьд бол хоёр байдлаар бол аймагуудад бол зөвлөж байгаа. За нэгдүгээрт бол одоо эрдийн төлөөлөгчдийн хурал буюу бас ард түмнээс сонгогдсон мандат авсан гишүүд маань одоо төлөөлөгч маань бол төсвөө батлагтаа. За нэгдүгээрт бол үр ашигаас сайжруулаач. Төсвүүдэрээ бол одоо зөв зохистой тэр зардлыг одоо хэмнэх замаар төрийн албаагчдын залинг нэмэх боломжийг гаргаач гэсэн нэг бол сангийн амнууд татна. Хоёр дахь нь бол орлогоо дайчлаач. За орлого дээр бол дайчлах боломжийг бол бид нар бол аль болох орон нутагт бол орлогыг чиглүүлж байгаа. Жишээ нь хамгийн сүүлд одоо хийсэн зүйл бол аж ахуйн нэгжийн 40% орон нутагт нь үлдээдэг болсон. За энэ өргөдлөг төсвийн ажлын хэсэг рүү шилжүүлнэ. Тэгээ маргааш төсвийн байнгын хуралдана. Тэгээд энэ 3 салбарын яам өнөөдөр маргааштай багтаад энэ үйлдвэрчний эвлэл тухайн салбарын одоо ажиллагчтайгаа уулзаж 3 талд хэлцээрийн асуудлаа тагж ярилцах хэрэгтэй. Дүнгүүдэд тохирох хэрэгтэй. Тэгэхгүй бол ажлын хэсгээр бид нар ч юм бол одоогийн байдлаар бол нэг тодорхой тооны дүнгүүд автсан байдаг. Тэгээд тэр нь болох юм уу болохгүй юм яг нэг бол хэлж мэдэхгүй байна. За сан туралтанд бэлдээ. За сайдаа маш тодорхой 2-3 асуулт асуугаад байгаа юм шүү дээ уулна. Одоо та тэр ТВМ 1 яриад тах юм уулны гадаа зогсоод жагсаад байгаа хүмүүс чинь асрагчийн цайлан гэж би асуусан шүү дээ. Асрагчийн цайлан, сувилагчийн цайлан, эмчнэрийн цайлан, үндсэн цайлан хэд байжгаад хэд болох вэ? Асрагч чинь 1 сая хүрэхгүй шүү дээ. Өөрсдөө нь хэлж байгаагаар бол эдгээр чинь 900 мянга ч хүрэхгүй цайлантай юм байна. Тэгэхээр энэний нэмэгдэл нь хэд болоод байгаа юм бэ? Нэгдүгээрт, хоёрдугаарт энэ хүний нөөцийн бодлогон дээр яаж явах гэдэг юм бэ? Зөвхөн цалин хууль хангамжин дээр биш, бүтээмжин дээр яг ямар бодлого барьж ээж энэ хүмүүсээ ажил дээр нь байлгах юм бэ? Яаж ажилтаа нь байлгах юм бэ? Яаж энэ хүмүүсээ нөгөө burn out эффектээс салах юм бэ? Энэ дээр нэг бодлого байгаа юу л гэж асуугаад байгаа. Ер нь бол за 3-дугаарт энэ хүмүүсийн цалин нэг 10-аас 15% нэмснээр нөгөө ажиллаа хаяад байгаа эмчнэр, сувилагч нар гадаадд энэ тэнд очиж ажиллаад байгаа сувилагч нар ч юм уу эсвэл төгсөнгөтөө бүгд гадаад явна гэж бараг ашуусын сувилгын За чин бүрээсээ гүйцэд харуулж байгаа. За ерөөсөө л гол юм бол одоо ажлын үнэлэмж сайжруулах ёстой. Тухайлах юм бол одоо эрүүл мэндийн салбарын ажилчдын нэг том
чухал зүйл бол одоо олон жил сурж мэдж авдаг мэрэгжил, дээрээс нь туршлага хоригдлогдог. Тэр утгаараа үнэлэмж нь өндөр байх ёстой, ачаалал жигэд байх ёстой. За тэр утгаараа бид одоо бодлогын хувьд бол эрүүл мэндийн шатлал бүр дээр тусламж үйлчилгээг хаалга барих, тэр зарчмыг барих тогтолцоог илүү түлхүү болгох, ялангуяа анхан шатны тусламж үйлчилгээний санхүүжилтийг нэмэх, тогтолцоог сайжруулах. За одоо ингээд энэ 7 хоногт өрхийн эрүүл мэндийн салбар үүсэж хөгжсөний 25 жилийн яваа болох чинь энэ дээр бас бид бодлогуудаа танилцуулна, ярина. Тэгэхээр бол одоо бодлогын хувьд ерөөсөө л хаалга барьдаг энэ тогтолцоог илүү сайн болгох. За дээрэс нь одоо даатгалын тогтолцоо маань өөрөө олон ирж байгаа нэхэмжлгүүдийг хяндаг систем нь өөрөө илүү захимжсан, нээлттэй болох шаардлагатай байна. За ингээд одоо эрүүл мэндийн салбарын даатгалын За гişүүд асуулт асууж санал хариулт авч дуслаа.